хилцэн ардынхны энэ орон амрыг ирье. За. Удгарын явах хөдөлгөөн хилцэн 2 дугаар гэрт байрлаж байна. За 2 дугаар гэр гэдэг бол чиний өөрийн чинь хөдөлмөрлөж олсон ямар ч байсан чиний өөрийн чинь орсон орлого гэж үздэг. Тэгэхээр жишээлбэл за авах хөдөлгөөр энэ гэрт өрнөж байгаа болохоор олж байгаа орлого цалинхөл санхүүгийн асуудлаар нэгтлэх хэрэгтэй болж магадгүй. За дээрэс нь зээлсэн мөнгө орж ирдэг ч юм уу. Аль эсвэл та хүнээс мөнгө зөөлсөн бол тэрийг буцааж төлөх хэрэгтэй болох байх гэж байна. За мөнгө санхүүтэй холбоотойгоор хуучин ажиллаж исэн ажлаас чинь гэдгэн одоо удаа хугацаанд орж ирэхгүй байсан. Төлбөр мөнгө чинь эргэж орж ирэх бас магадaltaй гэж байна. За эсвэл хуучин хамтлагч чинь бас мөнгө боломжийн одоо орлого бүхий санал тавьж гэдэг юм уу нэг юмрхэн байж болно гэж байна. За дээрэс нь 12 сарын 6-наас бол Марс буюу ангараг гариг таны 10 дугаар гэрт орох хөдөлгөөн хийн. За ангараг гариг бол таны ордныг удирдах хилэнцгийн ордныг ангараг Плутон гэсэн 2 гариг удирдах юм биш үү. За удирдах чиглэлийнхаа нөлөөгөөр үлээлээд нэр. За тэгээд ангараг гариг нь одоо орох хөдөлгөөн хийж байгаагийнхаа нөлөөгөөр эдгээр бол одоо идэвхтэй үйл ажиллагаа ирч хүчээ сэргээх идэвхтэй үйл ажиллагаанд дахин одоо өөрийгөө урам зориг эрүүл мэнд бусад асуудлаа сэргээхэд нэлээд анхаарах тийм сонирхол төрнө гэмэлтэй. Аль эсвэл зарим нь одоо жишээлбэл спортоор хичээлж ирч хүчээ сэргээж гэдэг юм уу. Эсвэл зарим нь суралцах шинэ одоо мэдлэг мэдээлэл олж авах. Урд нь одоо хойш тавьчихсан байсан зарим нэгэн мэдээллүүдийг шинчилж суралцахад цаг зарвал иймэрхүү магадaltaй гинэ. За мөн 5 дугаар гэрт 12 сарын 7-нд Нептун гараг 5 дугаар гэрт байрлана гэж байна. За энэ үед бол хайр дурлал, хобби, уран бүтээл, эсвэл хүүхдтэй холбоотой зарим нэгэн асуудал одоо 7 дугаар сараас хойш энэ Нептун гараг бол ингээд орох хөдөлгөөн хийж байгаа юм л да. Тэгэхээр энэ үедээс хойш ингээд шийдэгдээгүй ингээд сонжирч байгаа тийм асуудал байгаа бол аль эсвэл тэр үеэс хойш одоо жишээлбэл хайртай хүн байсаас жоохон холдсон жоохон юм хол газар хоёр тишээ өөр газар ажиллахаар явсан ч гэдэг юм уу. Иймэрхүү байх юм бэл эргэж уулзах магадaltaй гэсэн байна. Хол байсан хайртай хүмүүс хоорондоо дахиж эргэж уулзнаа ч гэдэг юм уу. За 12 сарын 8-нд Соломон гараг. Соломон гараг таны 4-р гэрт байна. Соломон гараг 4-р гэрт байх энэ үед бас Плутон гэж таны бас түрүү хэлсэн тийм ээ. Таны удирдагч гараг. За энэ бас 4-р гэрт орж ирнэ. За энэс бол одоо үд хөдлөх хөрөнгө тэ холбоотой одоо жишээ зарим нэгэн одоо их амжилттай гэрээ хэлцээр энэ төр хийж болох магадaltaй гэнэ. За дээрэс нь өөр нэгэн сайн мэдээ бол гадаад виз, гадаад аялал, эмиграц буюу гадаадаа цаашлах. Иймэрхүү асуудал хэрвээ яригдаж хилцэгдэж байгаа бол энэ асуудлаас бас нэлээд нааштай сайхан урагшлана гэж байна. За 12 сарын 15-нд бол нөгөө бидний яриад байгаа ухрах хөдөлгөөн хийгээд байгаа бас бод гарыг маань одоо урагшлах хөдөлгөөнд орж байгаа юм. За энэ урагшлах хөдөлгөөн бол таны 2 дугаар гэрт түрүү хэлсэнтэй бод гараг таны 2 дугаар гэрт байна. За энэ 2 дугаар гэрт бол 1-р сарын 9-ний хүртэл байх учраас энэ үед бол орлого мөнгөө нэмэгдүүлэх 15-наас хойш шүү дээ 15-нд бод гараг урагшилж ихсэн цагаас эхлээд орлого мөнгөө нэмэгдүүлэх ямар нэгэн одоо хөрөнгө санхүүгийн одоо үйл ажиллагаа явуулах дахин ямар нэгэн үйл одоо бизнес хөрөнгө оруулах гэж байгаа бол дахин тэрийг одоо шийдэлж хийх ч гэдэг юм. Иймэрхүү асуудалд бол бас нааштай гэсэн байна. За ишүү 12 дугаар сарын 20-нд бол биш 15-нд бол 8 дугаар гэрт шин сар гарах юм байна. Шиний нэгэн болно гэж. За энд бол шин сар гарч байгаа энэ үед бол ямар нэгэн ажлыг шинээр эхлэх санхүүтэй холбоотой ялангуяа та 2 дугаар гэрт байж байгаа учраас энэ санхүүтэй ч мөнгөтэй ч шууд таны өөрийн орлоготой холбоотой гинэ. За ийм ажлууд эхлэхэд сайн гэж байна. Гэхдээ уучлаарай гэхдээ энэ нэг жоохон залруулах хийхэд 12 сарын 15-нд
шинэ сар таны 8 дугаар гэрт гарах юм биш үү? 2 дугаар гэр биш. 8 дугаар гэр. За 8 дугаар гэр гэхээрээ бол таны шууд өөрийн чиглэлд олдог мөнгө биш. Хамтын мөнгө. Гэр бүлийн хүний хамтын мөнгө юм уу? Альсвал одоо улсаас өгч байгаа тэтгэлэг тэтгэмж юм уу те? Иймэрхүү асуудал нааштайгаар гэж яригдаж урагшилж эхэлнэ гэсэн байна. За дээрэс нь энэ 8 дугаар гэрт нь бархас уд гараг бас орж ирж байгаа юм байна. За бархас уд гараг гэдэг бол өргөж тэлэх, өсөх, дээшлэх, үргэлж одоо тийм одоо хөгжил дэвшлийг илэрхийлж, хөгжил дэвшийг ивэж идэг гараг учраас энэ одоо 8 дугаар гарагт бас тэр шин сартай хамт байрлаж байгаагийнхаа нөлөөгөөр хөрөнгийн асуудал одоо жишээ бас нэг одоо хойш шүүхтэр шүүхийн бадан асуудал хөрөнгө хуваахын асуудал байх юм бол таны талд нааштай шийднэ ч гэдэг юм те бодож ясаас хамаагүй илүү одоо тийм мөнгө орлого олох хэвээр боломж байж болдго. За дээрэс нь 8 дугаар гэр бас ганцхан одоо бусдын мөнгө гэхээс илүү бас татны харьцааг илэрхийлдэг. Ийм харилцааг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр энд одоо бас хуучин одоо дурлалт ийм харилцаа холбоо байсан бол бас сэргэх магадлалтай гэсэн байна. За 12 сарын 22-нд нар наашилна буцсан тийм үү? 6 сарын 22-нд буцсан бол одоо ингээд наашилж эхэлнэ. Өдөр хамгийн богинохон өдөр хамгийн урт шөнө байгаа бол энэ өдрөөс хойш эхлээд өдөр уртсаж эхэлнэ тийм ээ. За тэгэхээр энэ бол таны 3 дугаар гэрт. За 3 дугаар гэр гэхээр бол оршиж байгаа газар орон, ах дүү, гэр орон гэдэг гэсэн асуудал, харилцааны асуудал байдаг. За энэ идэвчнэ гэсэн үг. За 12 сарын 30-нд дахиад шинэ сар гарах юм байна. 12 сарын 1-нд нэг шинэ сар гарсан бол 12 сарын 30-нд дахиад нэг шинэ сар гарч байгаа юм байна. Энэ дахиад таны 3 дугаар гэрт. Тэгэхээр шинэ хүнтэй танилцах, шинэ жилийн романтик одоо тийм богинохон хэмжээний аялал хийх энэ төр тэгсэн гинэ. За дээрэс нь 3 дугаар гэрт бас Сатурн буюу Санчир гараг. За хилэнцэн орд таатай байрлал байгаа юм байна. За энэ үед бол одоо 3 дугаар гэрт холбоотой харилцааны асуудлаас гадна бас энэ үед ямар нэгэн харилцаа холбоо шинээр харилцаа холбоо үүсгэсэн бол Санчир гарагийн нөлөөгөөр энэ харилцаа нэлээд урт удаан бат бэх үргэлжлэх магадлалтай гэж ингэж үздэг юм байна. За ингээд ерөнхийдөө энэ өдрөг сайхан одоо шинэ оноо үдэж байгаа юм байна. Хилэнцэн ордынхан маань. За тэгэхээр гариг эрхсийн хөдөлгөөн тэнгэрийн одоо эрхсийн байрлал нөлөөллүүдийг шинжиж судалж үзэх сонирхолтой хилэнцэнхэн маань одоо энэ подкаст маань хэрэг таалагдж байгаа бол та бүхэн цаашаа түгээгээрэй, лайк дараарай болж өгвөл. За ингэж бас суугийн маань дэмжиж өгөөрэй гэж хүсэх байна. За хилэнцэн ордынхандаа бүгдэнд нь ирж байгаа 25 онд нь ажил амьдралт нь сайн сайхан өөдрөг бүхэн биелэх болтугай гэж хүсэж энэ подкастаа өндөрлөе доо.